За нэг бодлого авч үзье. Энэ улсалтад толгойчны чадлын алдагдлыг тодорхойлох бодлого. Эсэндээ бол улсалтын үйлдэнд ажиллаж байгаа, шөнөгийн үйлдэнд ажиллаж байгаа улс хол хүчний цаглаад ямар хэмжээний чадал алдагдаж байна гэдгийг тодорхойлох юм байна. За өгөгдлөөр үндсэн өгөгдлөөр гол маань өөрөө бол 190 минут эргэлтэнд эргэлж байгаа юм байна. Энийг бол ингээд эргэлт болоод байгаа үзэх мэт тийм. За өөрөөх нь яаматын хэмжээс бол 0.4 м буюу одоо 400 м юм бол харагдаад байна. За өөрөөх нь уртын хэмжээ улсын үйлдэнд ажиллаж байгаа, шинжлэх үйлдэнд ажиллаж байгаа энэ уртын хэмжээ бол 90 м хэмжээтэй бөгөөд за энэ зурагт үзүүлснээр яг энэ тасан давхаргын зузаан нь бол 1.5 м хэмжээтэй байна. За энэ мөргөр бол тосны динамик зурлах бол өгсөн байна. 0.6 пауз буюу пито биш бол пауз. За ингээд бол иймэрхүү хэмжээний эргэлтэнд за ийм геометри хэмжээстэй ийм тосны зурлахтай тохиолдолд энэ ямар хэмжээний чадал алдагдах вэ? Би бол тодорхойлно. За тэр тос өглөхөөс өмнө тосны зурлагыг бол нэг жив болж аваад үзье. 0.6 пауз бол за англиар бол пауз. Ингэж. За нэг бай бол нэг харьцуулах нь метр квадрат секунд. Энэ англи. Аварга бол игээр бол нэг харьцуулах метр квадрат секунд гэсэн үгтэй. За ингээд тосны динамик зурлал. Тосны динамик. За чадлын алдагдал тодорхойлно гэдэг бол үндсэндээ чадлын тодорхойлно гэсэн үг. Чадал. Чадал бол бид нэр кинематикийн ойлголтоос бол чадал бол хүчин мэдээд хурдан мэдээд бол ингээд болчихно. Эсвэл бол ямар хэмжээний мушгинд ажиллаж байна, ямар хэмжээний өнцөг урданд ажиллаж байна гэдэг бол ингээд болчихно. За тэр өнцөг урдыг нь бол яах вэ гэдэг P(n)30 гэдэг хэлтийн таваар байна. Энийг тодорхойлно гэсэн үг байна. Тэгэхээр бол улс хол хүчинд бол өвөлтийн хүч үүснэ. Тэгээд өвөлтнээс үүсэж байгаа юм чадлын алдагдал гэсэн үг. Энийг тодорхойлно гэсэн үг. За ямар хурданд ажиллаж байна, ямар хэмжээний өвөлтийн хүч бий болж байна гэдгээс бол анхаарах тийм. За эндээс одоо бидний хувьд бол яг байхгүй нэхлээд бол хурдаа тодорхойлъё. Тойр хурд. За тойр хурдны хэмжээ бол өнцөг хурдыг үржүүлэх нь тийм радиус буюу бодны хэмжээний диаметр байна 2. За өнцөг хурдын өвөлтөөр бол за эргэлтийн таваар өгсөн учраас P(n)-ыг бахан 30 гэж чи. За диаметр бол энэ 0.4 байна тийм. Тэр бол бүгдээр байгаа юм. Тэр бол 314-ийг өгчүүлэх нь 190 эргэлтийн дор. За диаметр 0.4 метрийн хэмжээтэй. За тэгээд энэ доор бол 60 бол байх нь. За ингээд эдний үнцэг бол 3/198 метрик бахан секунд хэмжээтэй. Энэ тойр бол энэ хэмжээ болтой бол бий болж байна гэсэн байна. За өвөлтийн хүчийг тодорхойлно. За өвөлтийн хүч маань өөрөө бол тойр хүч гэсэн үг. Тойр хүч. За өвөлтийн хүч бол юунаас хамааралтай? Тосны зурлагаас хамааралтай. За тэгээд өөрөө бол геометри хэмжээсээс хамааралтай буюу тосны элементар хэсэгт үүсэх тангицаал хүчлийг ямар хэмжээтэй талбай дотор тосон болгосон байна гэдгээс хамааралтай. Эндээс бол болно гэсэн. За геометри хэмжээс бол байгаа. Тосны элементар хэсгийн тангицаал хүчлийн хэмжээ нь бол олох шаардлагатай буюу тосны элементар хэсэгт үүсэх тангицаал хүчлийн хэмжээ энэ
өтгөн байна уу, шингэн байна уу, ямар төрлийн тостой буюу тосны динамик зорилго буюу за хурд болон игэр тэнхлэгийн дагуу ямар хэмжээгээр бол тосон давхрын зузаан бий болж байгаа гэдгээс бол хамаарна. За энэ дээр бол одоо ингэж үзнэ л дээ. Хөдөлгөөн бидний бол докторцсон гэж байна. Хөдөлгөөн докторцсон гол буюу цэвэр шингэний өвөлтийн горимд ажиллаж байгаа тохиолдолд хурд бол энэ урттай гомцсон. За тосон давхрын зузааны хэмжээ бол дэгэрх бол энэ А хэмжээтэй тэнцвэр гэж байна. Үзнэ. За цэвэр гидродинамик тасалбар тоногцолд ажиллаж байгаа учраас бол ингэж тооцохгүй юу? За эдгээр утгууд ингээд орлуулад өгчүү. За насны зорилго нь бол бидний хувьд 0.6 аав. За хурдод 3.98 м/с. Бахан 1.5 м. 1.5-ыг үржүүлэх нь 10-3 метр. За энэ дээр бол нэг жив тайлан заруул тийм. Тосны динамик зорилго Ньютон метр квадрат секунд. Үржүүлэх метрийг бахан секундд нь хураагдчихна. За ингээд энэ доор бол бас метр байна. За метр секундын метр нь энэ доор метртэй хураагдахаар нэг жин бол одоо тийм Ньютон бахан метр квадрат. За ингээд энэ бол хувьд 1592 Ньютон бахан метр квадрат буюу 1592 паскал гэсэн байна. За ингээд энэ бол байгаа тосны элементар хэсэгт ийм хурдтай ажиллаж байгаа тохиолдолд ийм төрлийн динамик зорилготой тостой тохиолдолд ийм хэмжээний тангицаа бүртгэл тосны элементар хэсэгт бий болох нь. За одоо 1595 ийшээ болоод оруулна. За энэ хэсгийн тамиг бол би энд үргэлжлүүлээд энэ бичиж байна. Тав пи дэ тавгүй тамгүй 92-ийг үржүүлэн 314. Үүний явц чинь бол 0.4 метр. За энэ одоогийн урт бол 9 метр гэж тийм. Одоо үгүй метр бичиж. За ингээд үйлдэлтийн хүч бол өөрөө бол 180 Ньютон гарна. За ийм хэмжээний үйлдэлтийн хүч, ийм хэмжээний тойр хүч хэрэглэлтийн явцад бол голын хөгжмийн гадаргууд тосны зүгээс бол үүсгэнэ гэсэн байна. За ингээд энэ тойр хүч бол хэдүүлээ эндээ ойлгож байна. Энэ даавар бичиж шатлын алдагдлыг үлдээс үүсгэх шатлын алдагдлыг буюу хүч таавар хүч болно. Гонцтой буюу 716 Ньютоныг үржүүлэх нь метр секунд буюу ватт. Килоньютонтэй киловатт бол гарах нэ. За ингээд энэ бодлогын хувьд бол дараах байдлаар бол дүгнж болно. За ерөнхийдөө бол өндөр хурданд ажиллаж байгаа тохиолдолд бол алдагдал бол их байна гэж бол харагдаж байна. За дээр нь бол тос маань өөрөө бол үлдэхүйн хүч маань өөрөө тосны динамик зорилгоос хамааралтай учраас хэдий чиний өтгөн тос байна. Тэр хэмжээний динамик зорилго их байна. Тэр хэмжээгээр өвөлтийн алдагдал их буюу тэр хэмжээгээр шатлын алдагдал их байна. Энэ бол одоо
1 киловатт хүрэхгүй байна л дээ тийм 7.7 киловатт гэж үтэй тийм чадал бол алдагдана гэсэн үг байна. За